За намайг Данзан ерөнхий сурж өгдөг. Би Адуун чулууны хувьцаат компани Ахмадын зөвлөлийн даргын ажлыг хийж байдаг. Би 1977 онд Шарангалын усны аж ахуйн техникумд төгсөж ирээд уурхаадаа одоо ажиллаж байгаа. Уурхаад бид 20 жил бүлэгчийн ажлыг хийсэн хамт олонныхоо дунд нэр хүндтэй одоо хамт олонтойгоо найрсаг тийм сайхан ажиллаж байгаад 2004 онд дэвтэртэй гарсан хүн байгаамаа. 2013 оноос эхлээд би Адуун чулууны уурхай Ахмадын зөвлөлийн даргын ажлыг хүлээж авсан байгаамаа. Манай хамт олон бол аягүй сайхан. Одоо би хамт олонныхоо дунд одоо даргын ажлыг хийж явахад надад сэтгэл аягүй сайхан байдаг. Миний ажлыг тэд нар маань аягүй өөдрөөр хүлээж аваад надад их туслаж дэм өгдөг. Тийм сайхан бурд Ахмад маань байдаг юм аа. Ахмадын байгууллага маань зөвлөл маань бол одоо ингээд 100-аад одоо Ахмадтай байдгийг, 2 тэргүүлэгчтэй. Бид өнөөдөр одоо энэ ажлыг хийх хугацаанд бол одоо Ахмад насныхаа эрүүл мэнд, нийгмийн идэвхийг одоо хөгжүүлэх, тэгээд Ахмад насны хууль, тэгээд засгийн газрын тогтоол хөтлөрийг Ахмадуудаа танилцуулж, Ахмадаа их өргөн хүрээтэй оролцуулах, Ахмад нэг бүрийг бол бас нэг карт хөтлөж баяжуулах. Тэгээд ер нь олон төрлийн ажлыг бол бид энэ 13 оноос хойш өдөрт хүртэл хийж ирсэн. Бид бол одоо манай компани бол бид нэрийг жир болгон хүлээн авч хүндгэлд үзүүлж одоо урамшуулд өгдөг. Үйл ажиллагаан дээр болохоор бид нар чинь бас нэг Ахмад насныхаа алдар, хөдөлмөр алдар эдрийг тэмдэглэж ингэж зөндөө их ажлыг бол одоо хийж ирдэг юм аа. Тэгээд бидний нэг бас нэг гол зорилго нь бол одоо Ахмадыг ганцаарчлахаас сэрхийлж хүн бүртээ одоо ганцаарчлан ажиллах тийм чухал байдаг юм л да. Манай Ахмадын зөвлөлийн үйл ажиллагааг бол бас үнэлж аймгийн маань Ахмадын хороо, Хэрлэн сумын Ахмадын хороо 2015 онд ээлтэй байгууллагаас шалгаруулсан. 21 онд болохоор сая Ахмадын 90 жилийн ойгоор манлайлагч байгууллага зэрэг одоо шалгаруулж ирсэн байдаг юм аа. Тэгээ манай Ахмад дотор ч ажлын туршлагатай одоо амьдралын дүүхтэй ажлын туршлагатай алдар гавьяага одоо ингээд алдаржуулсан аягүй сайхан олон Ахмадууд байдгийг. Манай Ахмад зөвлөл дотор бол одоо 2 сайхан Монгол улсын гавьяат 2 байдгийг. Манай салбарын одоо тэргүүний уурхаас ингээд 60 байдгийг. За тэгээд одоо төрийн болон одоо аймаг готын тэргүүний ажилтан тэгээд аймгийн Хэрлэн сумын одоо Ахмадын хорооны одоо хүндэт тэмдэг эдгээр авсан Ахмад бол зөндөө байдаг юм уу. Ер нь тэгээд жил болгон бид нар одоо ингээд захиргаатайгаа хамтраад өөрсдөө ингээд Ахмадуудынхаа одоо сагналд урамшилтыг байнга ингээд тодорхойлж ирдэг. Бидний одоо ажил гэвэл одоо 2015 онд бол одоо бүр нэг Хэрлэн сумын Ахмадын хороотой хамтраад чадангууд зөкслөр төвд Ахмад уурхайчтай алдаршуулъя гэсэн аягүй тийм том хэмжээний цэнгүүнийг одоо явуулсан. Энэ цэнгүүнийг явуулахдаа бол одоо 10 багийн Ахмадын зөвлөлийн дарга гисгэн ахлагч манай уурхайчин хамт олонтойгоо ингээд нийлж нэгэн сайхан өдрийг бид тэмдэглэж өнгөрүүлсэн байдгийг. Энэ үйл ажиллагаандаа болохоор бас нэг алдар гавьяагаараа алдаршсан 5 сайхан Ахмадуудынхаа хөдөлмөр алдрыг тэмдэглэсэн бас тийм нэг үйл явдал болсон юм да. Тэгээд бид бол яг өөрсдөө бол одоо уурхайн захиргаатайгаа хамтраад бас нэг 14 оноос хойш бол одоо бид нэр сайн үйлсийн аян гэдгийг бол одоо их өргөн хэмжээгээр тэмдэглэж ирсэн байдаг юм аа. Энэ сайн үйлсийн аян гэдэг бол одоо энэ 4-р баг дээр одоо нэг үйл ажиллагаа явуулж исэн юм. Одоо Анаком гэдэг нэг асрах хүүхдийн төв байдаг. Тэдэндээ бид нэг жилийнх нь одоо төлөх нүүрс 20 тонн нүүрсийг 25-аас 30 хүүхдийн гарын бэлэг эдэрвэл бид тасралтгүй 6 жил одоо өгч ирсэн байгаа. Одоо манай энэ хүүхдүүд маань харин аягүй сайхан өвлийн долоолт
ердийн ингээ халаалттай байшинд очиод байгаа. Тэгээд миний үйл ажиллагаа нь өөр тал руугаа одоо чиглэсэлтэй 2021 онд манай нэг COVID-19-ийн сар дахлын улмаас одоо Ахмадын ажил бол зогссон, олон нийтээрээ цуглах байдал бүр байсан байхгүй юу. Тэр үедээ яг одоо бас нэг өөрийнхөө захиргаатай хамтраад Авдан багийнхаа одоо өрх толгойлсон эмэгтэй одоо ганц үе Ахмад эдэнтэй 5 хүний одоо багуудын дарганараас авч 5 тонн нүсийг бид нар өөрийн унаагаар эдгээр авч өгч явж ирсэн. Бас бидний бас нэг гол ажлууд яг энэ нөгөө ковидын үеэр бид нар чинь аймгийн онцгой комиссд одоо 150 мянга 150 ширхэг маск Ахмадуудаас зөвлөд бид нар аймгийн комиссд бас хүлээлгэж өгсөн байдаг юм да. Тэгээ иймэрхүү ажлыг хийсэл одоо 9 жил болж байна да бид хэд бол. Манай компани бол одоо хамтуудаа аягүй сайн харж үздэг. Бид нарт бол ерөөсө хамтын гэрээтэй хамт ажилладаг. Хамтын гэрээндээ бол заасан юм бол их олон юм байдаг. Жишээ нь гэхэд одоо тэргүүний урхаач гэхэд урамшилттай. Жид болгон өгнө. Дээрээс нь насны аянд итгэмж өгдөг. Тэр нь 5 тэгснээр өгчдөг байхгүй. Тэгээд дээрээс одоо Ахмад настай одоо бид нар өөрсдөө ингээд амралт совилд ингээд явдаг шүү дээ. Тэгэхэд нэг замын зардал гээд одоо өөртөө гаргаад өгдөг. Тэр замын зардлыг одоо эрх очих зардлыг 100% өгдөг урхаа маань. Тийм буцалтгүй тусламж эдэргүүл биш үү гэдэг юм аа. Тэгээд ар гэр нь бид нар чинь бас ингээд өвчтөе зовлонтой Ахмадуудаа эрг тойрох, тэднийхээ сэтгэлд тэдэндээ бид сэтгэлийн дэм өөх, тэднийхээ одоо санал хүсэл гомдлыг бол одоо хүлээж аваад тэр талаараа захиргаатайгаа хамтраад буцалтгүй тусламжийг бол бид нэг удаа бол 10-аад хүнд бол өгсөн байдгийг уурхаан захиргаат маань. Ер нь бидний ажлыг захиргаа маань гэсэн үнэлдэг. Миний байгаа надтай хамтран ажилладаг Ахмадууд маа гэсэн айгүй сайхан хүлээж авдаг. Надад айгүй сэтгэлийн дэм өгдөг. Тийм болохоор надад ажиллахыг урамтай бидэг. Дорнодын нийт Ахмадуудаа олон улсын Ахмадын байрын мэндийг хүргэж тус уурхаад ажиллаж байсан үе Ахмадуудаа Монгол улсад уул уурхаа үүсэж өгсөн 100 жилийн мэндийг хүргэе. Эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг ерөөё.